Биелгээ бол нэг эртнээс уламжлагдаж ирсэн бидний соёлын бит босов. Яалтчгүй бид нар маш олон зуун жилийн тэртегээс бол бие биелгээ Монгол бүжиг, тойрон бүжгээ хийж ирсэн. Энэ нь бидний генетик ухамсар амьд ой санамжаар өвлөгдөж аав ээж ахс ихсээс бол өвлөгдөж ирсэн гайхалтай өв соёл. За энэ бол нөгөө багаасаа биелгээ Монгол бүжиг уртын дуу морин хур гэх мэтчлэн энэ Монгол өв соёлыг сонсоод үзээд тэрнтэй танилцаад өссөн монголчууд бидний хувьд бол нөгөө бусад харь орны соёл гоё ч гэлээ сайхан ч гэлээ бид нар таалагдагч гэсэн одоо энэ яг нөгөө аав ээжийн маань сургаал өгс шиг биднэрт нөгөө багаас гэр бүлд тогтоод ирсэн энэ амьд ой санамжинд өвлөгдөд ирсэн энэ өв соёл байгаа. Энэ өв соёлоор дамжуулаад одоо сэтгэл зүйн үйлчлэгээнд хамруулснаар биднэрт илүү ойр, биднэрт илүү бүтэмжтэй байх магадлал нь бол өндөр байж байгаа. Магадгүй бид нар одоо Латин Америкийн бүжгээр ч юм уу, аль эсвэл балетер ч юм уу дамжуулаад монгол хүнд одоо тэр бүжгийн сэтгэл зүйн аргыг бол ашиглаж болно. Гэхдээ илүү одоо надад бол жишээлбэл одоо монголчууд бүгдээрээ л нэг морин хуур сонсоод сэтгэлд нэг одоо тааламжтай тий байгальд илүү ойр учраас монголчууд илүү байгальтай илүү харцдаг нүүдэлж ирсэн нүүдэлчдийн үр дүн учраас энэ нөгөө үндэсний амдагшил бидний өвлөгдөд ирсэн нэг ой санамжинд энэ мэдээллүүд байдаг учраас энэ мэдээллүүд биднэрт одоо сэтгэл зүйн зөвлөгөө засал хийхэд бол илүү төхөм ойлгомжтой бөгөөд цэгцтэй тэр хүмүүст бол хүрдэг. Энэ зүйлийг л одоо бид нар хийгээд илүү одоо сэтгэл зүйн салбар шинжилгээ ухаантай хослуулад явж байгаагаараа илүү өөр шин юм шиг сонсогдоод байгаа боловч энэ бол анхнаасаа л бидний монголчуудын одоо гэр бүлийн уламжилт бол энэ зүйл байсаар ирсэн. Нөгөө туйлаа хайлдаг, уртын дугаа дуулдаг, морин хураа тоглодог энэ дээр бол хүүхдэд бол төгс одоо сэтгэл зүйн урлагийн сэтгэл зүйн арга гаргачлаа байдаг. За яг энийг бол орчин үед ямар аргатай хослуулад байна гэхээр Америкийн бүжгийн сэтгэл зүйн холбооноос гаргасан Dance Movement Therapy буюу бүжгийн хөдөлгөөний сэтгэл зүйн аргад бие биелгээний монгол бүжгийн хөдөлгөөнүүдийг ашиглаж тэр хөдөлгөөнөө одоо монгол бүжгийн биелгээний хөдөлгөөнийг хийж явахдаа тухайн хүн өөртөө төрсэн мэдрэмж сэтгэлээ хөдлөлөө бүжгийн хөдөлгөөнөөр дамжуулж гаргах. Тэр тархины гэрц давтамж долгионд нь яг тохирсон одоо тэр морин хуур, икэл хуур, цуур, хил хуур, хөөмийн уртын дуг гэх мэтчлэн тэр тархины долгионд нь тохирсон тайвшруулах тэр тархины одоо тайвшрахад нөлөөлдөг тэр дуу аяцуудыг тавиад тэгээд хөдөлгөөнөөр нь дамжуулж